Өглөөний төргийн үзэгчдээ лайк хийдэг зочны цаг эхлэж байна. Энэ удаагийн зочин Гэгэнжин эмчилгээний барай заслын төвийн одоо эмчилж болно тий. Тэгэхээр отхон туяа байгаа таны өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа танд ч гэсэн өглөөний мэнд. За тэгэхээр отхон туяа эмчилгээ хамтраад бид та бүхэнд энэ өглөө эмчилгээний барай заслын ач тус, эмчилгээний барай заслын төрөл зүйлүүд, эмчилгээний барай заслыг одоо гэртээ одоо ямар байдлаар зохицуулж хийж болох вэ гэдэг талаар мэдээлэл өгөх гэж байна. Тийм учраас та бүхэнд хэлгэцэнтэй ойртон суугаарай гэж хүсье. За тэгээ юуны өмнө Гэгэнжин одоо эмчилгээний барай заслын төвөө танилцуулсан зүг байх. Энд яг ямар үйл ажиллагаа яваад байна? Эмчилгээний барай засал гэдэг яг ямар ухтгүй юм бэ те? За манайх одоо дандаа уламжтай их хэмжээ ажиллаж байна. Олон янз янзын зөвөртэй хүмүүс ирдэг боловч үзээд онцлоод за тэгээд яг үндсэн шалтгааныг олдог гэсэн үг. Үндсэн шалтгаанаа олоод ганц одоо барай заслыг цэгээр биш, булчин сурлахаар биш те. Одоо досоо хүртэл олон янзаар сонгодог. Шар тоос, сүлдий тоос, бааван тоос, загасны тоос гэх мэтчлээ маш олон тосны төрөлийг сонгоод за тэгээ хувь хүнийхээ хоол эдээ ундааг нь бас зохицуулж өгдөг. Одоо жишээл хийх хүн байлаа гэхэд манайхаас одоо голын хий, савны хий, бүр давсны хүдийг хийх хөөх барай хийгдэж байгаа бол тухайн хүн бас одоо нөгөө хийх дарах хоол хүнс идэх гэх жишээний. Тэгээд эмчилгээгээ эхлүүлж одоо 3-аас 10 хоногийн хугацаатай эмчилгээ эхэлдэг. Тэгээд эмчилгээгээ эхлэх хугацаанд одоо ямар гам барих хэрэгтэй гэдгийг нь хэлнэ, ямар хоол идэх үү гэдгийг нь хэлнэ. За тэгээд одоо сувг судлалын цэгэн барай ч юм уу те барайгаа эхэлдэг гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлүүд нь хаалтын барайг хийчихээр гам барих шаардлага болдог. Тэгэхээр яг ямар төрлийн барай заслуудыг энэ дээр хийж байна те. Нэг бол асуулт маань нөгөө талаасаа гэх юм бол ямар хүмүүс их хөвчлэн танахаар үргэлжлүүлж байна те. За их хөвчлэн энэ төрлийн барай нь болохоор архаг одоо ядаргаанд орсон хүмүүс гэдэг те. Айгуу хийтцэн. За тэгээд олон одоо жил сар нойргүй явдаг, дутуу нойртой явдаг. За унтсан жунтаагүй юм шиг байдаг ч юм уу те. Тийм хүмүүс хөвчлэн байдаг. За сувг судлалын барайны хувьд бол одоо бүрний сувг судлалын барай байж болно, уушгиных байж болно те. Хувь хүнээс шалтгаалаад айгүй олон янз болчихно. За тэгээ хүүхдүүд их хөвчлэн те. За тэгэхээр өөрөө сая бас ярианы ихэнд хэллээ. Юуны төрөнд бол тухайн үйлчлүүлэгчийг оншилдог. Тэр оншилгооноос хамаарал эмчилгээ маань өөр төрөл зүйл болоод хэрэглэж байгаа тос нь өөрчлөгдөөд ингээд явах нь. Тэгэхээр юуны өмнө бол одоо Гэгэнжин одоо эмчилгээний барай заслын төв дээр ирээд тухайн хүн маань оншилгоонд орох нь байна тийм үү. Тэгээд оншилгоонд орсноос цаашаага одоо ямар одоо барай заслыг хийх үү, ямар эмчилгээ хийх үү, за хоолундаа яаж тааруулах уу гэх бүхэл зүйлийг энэ танахаас одоо тохируулж өгөх юм байна тийм. Тэгэхээр нэг курсээр барай засал гэж нэг ойлголт яваад байна л да. Тэгэхээр энэ үнэхээр одоо яг ямар зохицуулагддیں۔ Тэ курс барай засал маань одоо жишээлбэл ямар одоо өвчлөл гэдэг юм уу, ямар өөрчлөлтөн дээр одоо хийгддэг юм бэ? За одоо жишээлх юм бол бүр давсны одоо хүүтийг хийх хөрөнгөлөгдөд их хавцсан хүмүүс байдаг байхгүй одоо ус уугаад байсан ч гэсэн чиний мэддэг хүмүүс байдаг. Энэ л болохоор одоо жишээлх юм бол одоо энерги одоо нэмэх хасах урсгал байх юм бол тэр нь одоо ондоо олцсон ч гэдэг юм уу те. Бүрний хүүтийг хийгээс болоод их хавцсан гизэрэж гэдэг юм уу, бүр бэлгүүсэрэж юм те. Тийм хүмүүс байх юм бол бүрний сувг судлалуудыг нээгээд тийм сувгийн барай эхлэе гэж бодъё л доо. Тэгэх юм бол одоо нэг 7 хоногийн барай байлаад эхний өдөр нь заавал сувг судлаа нээж барайгаа барина гэсэн үг. За тэгээд дараагийн өдрөөс нь эхлээд хүний үзээд одоо нэг ахиулж хийх ёстой болно гэсэн үг. Ингээд курс эмчилгээ нь ондоо болно гэсэн үг байхгүй. Энэ хугацаанд одоо эмчилгээгч маань их хүс гарах ч юм уу те их хэмжээгээр шийгч гэдэг юм уу бид байгаа илүүд л одоо нөгөө усан хав маань хөөгдөн гэсэн үг. За голын хий савны хий ч юм уу те гизний дөрөнгө ихтэй ахмад хүмүүс маань маш их хэмжээгээр хэрхрүүлдэг, унгуулдаг эмчилгээнийхээ явцад. За тэгээд энийгээ одоо эмчилүүлж байгаа эмчтэйг хэлээл одоо тухайн өдрийн барай нондоо болоод ингэ явна гэсэн үг байхгүй. Булчингийн чангаралтын жил нурууны суулттай юм уу хоёрын шар усны одоо чангаралтай хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсийн хувьд бол курс эмчилгээ эхний удаагийн барайд ганцхан өнгөц булчингууд л сулгарч өгдөг байхгүй. Тэн дээр одоо манайх гал тавьж байна, шарлага хийж байна. За тэгээд бомба тавина, галт эмчилгээгээ чинь архитай эмчилгээгээд олон янзын юм шиг шатгаалтай хийхин тулд булчингийн одоо чангарал нь хэр хэмжээтэй сулгарч байгаа, аль гүндээ сулгарч байгаа шалтгаалаад дээр нь хийж байгаа юм шиг дандаа болдог байхгүй. Хэд чангаралтай булчин дээр манайх одоо бомб тавьж болохгүй, хэд чанга байхад дээр нь галт эмчилгээ хийж болохгүй ч гэдэг юм уу те. Тэгээ хүнээсээ шалтгаалаад ондоо болчихно. Тэгээд хүмүүс одоо хаасаагүй хийлгэжлээ л да. Одоо массажны газрууд, гоо сайхны газрууд бомб аюу одоо тавьдаг болсон. Болсон болоогүй бомб тавьдаг болсон тий. Энэ бол яг үндэ
маш буруу юм байгаа шүү дээ. Бочингийн одоо ширхгийн дагуу суултгах хэрэгтэй. За хувийн шар ус маань өөрөө гүйх цэг мөртөө тэгээ гадагшлах ёстой. Цаашдаа нөгөө тухайн хүн дээр яг одоо олон жилийн дараа ч юм уу ямар урхаг үлдэж байгаа вэ гэдгийг анзаарахгүй тухайн үеийн одоо нэг хэсэгэн зовир алга болохоор ч юм уу нэгвэл тухайн үедээ хүнээ татах зорилгоор ингэж хийж байгаа нь их харамсалтай санагддаг. Тэгээд нөгөө нэг танах бол яг тэр тухайн хүнийхээ онцлог тохируулаад. Тэр одоо жишээлх юм бол энэ хуйндж байгаа булчин чангарж байгаа энэ бол бас хүнээсээ жишээлх юм бол өндөр намаасаа одоо бүдүүн дуранхаагасаа гэдэг юм уу бас өөр илэрдэг байх л да миний бодлоор бол тэгэхээр тэр болгоны онцлог тохируулж тэр барай заслыг хийдэм юм шиг одоо санагдаж байна. Тэгээд тэр имчилгээний барай засал маань явж байхдаа бас өөрчлөгдөж болох нь шүү дээ тэр хүнийхээ одоо онцлогоос хамаарат өөрчлөгдөж болох юм байна тийм үү? Яг анх онцлогтой л манайх одоо жишээлбэл манайх бас булчин суулгаар халамж чулуун барай гэж хэлдэг байхгүй. Энийг бол баг хаасаг массажны газар болгоо хийдэг болсон. Гэтэл элэг цэсний халуунтай ч юм уу даралт ихтэй хүмүүс хийж болохгүй. Гэтэл зайлшгүй нурууны доод хэсэг ч юм уу бүрний доод хэсэгт хийх шаардлага гарах юм бол хэсэгчлэн маягаар халуун чулуугаа ч юм уу галтай имчилгээгээр архитай имчилгээгээр зохицуулж хийдэг байхгүй. Тиймээс эхлээд хүний онцлог гэдэг аналт юм утгатай. Бэлгийн халуун ихтэй юм уу, бүр тасны хүүтэй хийтэй юм уу гэж онцлох нь. Онцлогоос гадна биний асуугаад байгаа асуулт болохоор тэр хувь хүний онцлогоос хамаарч бас имчилгээнүүд өөрчлөгдөж байгаа юу? Тэр хүний бие организм гэдэг юм уу тийм хувь хүний одоо булчингийн чангалаас хондоо зарим хүмүүс одоо ганц хоёр бариулаад булчин аягүй сайхан суулгартаг байхад зарим нь огт ийдгүй хүмүүс байдаг те. За тэгээд нэг бол олон жил суугаа ажил хийсэн одоо нурууны далилтай авсгсан ч гэдэг юм уу те. Суулттай мэдүүллийн дарагталтай гэх мэтчлээ өвчнийхөө хүндрэлээс одоо хувь хүний дадал зуршлаач айгүй олон зүйлээс шалтгаална л та. Миний яг дараагийн асуух гэсэн асуултыг та бас цухас дурдчихлаа. Энэ суугаа ажил. Одоо бол офисын ажлыг одоо бүх төрлөөр л хийж байна л да. Ялангуяа залуучууд маань одоо офист бол яг ийд ажиллаж хөдөлмөрлөж байна. Тэгээд үүний хажуугаар одоо ажилдаа явахдаа машин цугаа явчихдаг. Тэгээд буцаад явахдаа ч бас машинаараа л ингээл явж байгаа. Тэгэхээр бүх амьдралынх нь одоо хэдэн цаг нь одоо яаж суугаа өнгөрөөд байгааг нь ойлгохгүй байна л да. Тэгэхээр тэр нээс шалтгаалсан өвчлөлүүд бас үүсээд байна. Тэгэхээр яг нь Европын ангаа ухаанаар ч юм уу имчилгээнүүдэд орж байгаа иймэрхүү зүйлүүд байна. Тэгээд одоо жишээлх юм бол имчилгээний барай заслын төвд бүр тодруулах юм бол гигантчин одоо имчилгээний барай заслын төв энэ дээр одоо ямар имчилгээ гэдэг юм уу өөрсдөө ч зөрөөд ирсэн хүмүүс дээр одоо юу одоо ямар барай заслыг хийж байгаа. За нөгөө суугаа ажил хийдэг хүмүүсийн хувьд бол хамгийн түрүүнд одоо хувийн шар усна одоо хөөрнө гэсэн үг л тийм за тэгээ энэс одоо үүдэлтэй юу болдог вэ гэх юм бол одоо хүний өвчнө шаргатар 2 том юм судас явж байгаа шүү дээ. Гэтэл булчин чангараад ингээд хувийн шар усаад тэгэхээр булчин чангарахаар нөгөө судасыг ингээд нарийсгаж байгаа гэсэн үг. Тэнгүүд гүр цусны хэмжээ басаад тэнгүүд хамгийн түрүүнд тархины цусан хангамжийн дутагдlын шинжилгэрдэг байхгүй. Одоо өвс унах. За тэгээд унтсан ч унтаагүй юм шиг болдог. Нэг үл ингээд хөргөөс байн бас ирээд байдаг ч юм уу те. Нүдний хараа муудах, магтамхаа болох гэх мэтчлээ тархины цусан хангамжийн шинжилгэрч байгаа дутагдлын шинж. За тэгээ яг буруу суулт, далийн суултаас болоод нурууны суулт, хазайлтууд, за тэгээ суудлын мэдрэл дарагдах. За энэ бүр даймжрах гэх юм бол одоо нурууны халааны заалттай хүртэл болж байгаа байхгүй. Булчин маш зөв дараалтай суултах хэрэгтэй. Манайх бол хүмүүсийг эхний удаад курс имлэгэнд авчгаад тэгж хүмүүс ингээд хүсүүдээ байлаа, хүсүүдээ болоод идэг байхгүй одоо. Тийм биш. Булчин эхлээд суултгаад маш зөв суултчих юм бол заавал 3 сарын дараа дахиж ирэх хэрэгтэй. Тэгээд залуу хүмүүсийг холдуулаад 6 сарын дараа дахиад нэг гэдэг ч юм уу. Бүжилт нэг болгоод тэгвэл бол тэгж нэг одоо хит барай заслыг ч юм уу дадал болохгүйгээр тухайн хүндээ одоо хэвшил болгоод уламжлалтын хэмжээлтэнд одоо жилд нэг удаа юм хоёр удаа л үзүүлээ явна гэсэн үг шүү дээ. Нэг үзүүлэхээр маш амжилттай хэлгээл тэгээ яг юм бол ямар ч асуудалгүй. Манай дээр тэгээ явж байгаа маш олон хүмүүс байдаг. Тэгэхээр хуйнд чинь тийм тэгэхээр булчин чангарч байна. Тэгээ энэ хуйнд байгаа нөхцөлд бол яг манайхан гэртээ за миний хөвчнийг базаад өгч. За миний хүүнийг базаад өгч те. За эсвэл за миний охин дээр нэг жоохон гიშгээд өгөөч гэд ингээд гэрээрээ судлахыг оролддог л доо. За тэгээд имчилгээний барай засал энэ хоёрын одоо ялгааг та нэг тайлбарлаж өгч. Тэгээ энэ бол булчингийн ширхгийн дагуу суултгана гэдэг байгаа чинь. За тэгээд ялангуяа нурууны суулттай, нурууны мэдрэл дарагдчихж байгаа те. Нурууны хазаалттай үед тэгж дур мэдэн тэгж юусоо болохгүй. Хүнд юмөргөх болон дур мэдэн барай хийх л хамгийн аргатай байхгүй. Нурууны хазаалт мэдрэлээ дарна гэсэн үг тий. Тэгэл одоо хөл гурийгоо өвддөг ч юм уу, нэг үл мэдрэлнээ өвдөх юм бол тэгэл босч чадахгүй нуруу татна гэсэн үг байхгүй. Тэгж болохгүй. За тэгээд булчин ширхгийн дагуу маш сайн суултгаад тэр одоо нэг хоёр шарусаа гадагшлуулад тэр булчингийн гүний булчингуудыг маш сайн судлах хэрэгтэй суулна гэсэн үг. Айгүй олон давхар булчингууд байгаа шүү дээ.
эхний тэр үндэл яг өнгөцөөдөл суулгах гэж байгаа байхгүй. Гүний булчин суулгах хэрэгтэй. За тэгээд суулгах маш олон аргууд байдаг л та. Одоо шатараалсан теннис курс хэмжлэгээд байгаа тэр. Эхний удаа бомба тавьсан бол дараагийнх нь одоо дос өгдөг ч юм уу те буян шарусны дос өгдөг. За тэгээ галтай имчилгээ байдаг, халуунчлуу байдаг гэдэг ч юм ингээд шатараалсан гүний булчин руугаа орох арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг. Та яг нэвтрүүлэг эхлэхэд хэлсэн л дээ. Хүүхдүүд бас нэлээд үйлчлүүлж байна гэж тийм. Тэр бага насны хүүхдүүд ер нь ямар шалтгааны улмаас имчилгээний бариа заслын төвөр үйлчлүүлж байгаа тийм гинжин төвөр. За манайд бол хүүхдийн толгой их тарих хөдөлгөөн их хөдөлтөлтөө дөнгөжгөлд орж байгаа хүүхдүүд ч юм. Тэгэнгүүт эцэгчүүд одоо хүссэн газар бариулдаг тийм. Тэгээд барьдаг хүн байна уу гэдэл одоо хайж яадаг шүү дээ тийм. За тэгээд тэр нь одоо яг удамшлын ч юм уу гартаа ижигтэй хүн байх өгсөхгүй. Гэхдээ тийм урагшгаар одоо бариулаад хүндэрч байгаа хүүхдүүд ирдэг. Тэгээ хүүхд нь гүйлэгдэг. За тэгэл хүүхд очим хоолол уйлдаг ч юм уу тийм. Тэгж юусоо болохгүй. Зайлуулах мэрэгжлийн их хэмжээд хандах ёстой. Яагаад гэвэл энэ бүлэгдэн аяг маш олон жил 10 жил сураад л одоо энэ мэрэгчлийг эзэмшиж штэ. Тэгээд хүүхд хүн үзэж болохоор тех ёстой гэж бодож байна. Нэгт хоёрт нь гэвэл гизний дөрөнгүүд байт те. Хүүхдийн гизний дөрөнгө одоо ялангуяа анхлын төрөгчид маань мэдтгүү. За тэрийг манайх бол пэйж хуудсан тэр одоо тавьж өгдөг л доо. Тийм мэдээ зөвлөгөөл өгдөг. За тэгээд нөгөө ээжүүдийн группүүд нөгөө тэгээд тэндээс босон болоогүй мэдээлэл айгүйх авч одоо ингээд ашигладаг. Одоо жишээлбэл шар тус сайн л да. Манай пэйж дээр шар тусны тухай маш олон одоо ингээд дистаралтын мэдээлэлүүд оруулдаг байхгүй. Тэгэнгүүт одоо жишээл хүүхдийнхаа чихэнд нь тусаадаг. Чихэн өвч хүүхдийн чихэнд шар тусыг халаагаад тусаадаг, хамгартан тусаадаг. Энэ бол хамгийн аюултай шинж байхгүй. Энэ бол байж тэр бол чинь тэр чинь одоо нийтлэг л байдаг шүү дээ. Гүү энэ бол түлээл үргэж байгаа тохиолдол байхгүй. Энэ огт байж болохгүй юу. Оронд нь хүүхдээ одоо 250-тай параглагаар ч юм уу өгдөг, лагаар хийгдэг. За халуун бүлийн жин тавьдаг тий. За тэгээд тухайн шүндээ гайг болж маргааш нь нарийн мэрэгчлэмжид хандах хэрэгтэй. Тэгэж 9 дугаар мэдэж яаж болохгүй шүү дээ. Харин тийм нийтлэг л байдаг зүйл болоод байна л да. Огт болохгүй. Айгүй харамсалтай байдаг байхгүй. За тэгээд хүүхдээ гүйлгэж мөнгөлөхтөн шар тас уулгадаг. Тэгээ халбагаар өгдөг шүү дээ. Тэгэж болохгүй байхгүй. Энд чинь нойр булчирхай, хотоодны нойр булчирханаас болж гүйлгэж хийж болно. Нүгэл хотоодны өнгөргүй болж байж болно шүү дээ. Тиймээс нарийн мэрэгчлэмжид ханд гэдэг байхгүй. Хүүхдэд төвшөлт биш байхгүй. Тиймээс л тэгэж одоо хэлээд байгаа. Тэгээ босон болоогүй байрны доотлохоо бариад очил илүүлээл ингэчдэг нөгөө хүүхд нь хүндрээл ороод ирдэг байхгүй. Ялангуяа бага насны хүүхд ингээд шилэн үзний аргатлал их одоо нэг чангардаг л та байнга хөвтдөг ээж гарын дээр тавьж хөхүүлээд ч юм уу тий. Тэгэнгүүт нөгөө хүүхд ингээд байнга ингээл одоо шилэн үзээгөө ингээл одоо шилгээгээл уйлаал нэг жоох унтаал дахис ирээл юм ингээд идэхгүй тайван биш. За тэгвэл нэг талбараа гэлчигээд ч юм уу. Энэ миний чинь одоо маш сайхан зүйлээ илэрхээр хүүхдийн зориулсан бараг л одоо хийвэл маш үр дүнтэй шүү дээ. Ямар ч нойрны юм босоос илүү манайхан ч бараг унтахгүй байна гээл пицца мэц авч мөнгө унтуулах гэдэг. Тэгж өрөөсөө болохгүй. Тэхэл юм бол хүүхд булчингийн сулралтай болох. Дахиад цаадлынхаа юуг бодох хэрэгтэй. Өсөж томроод үр дагавар нь гарч эхлэх нь шүү дээ тийм. Аль болох эмгүү имчилгээг санал болгох гэдэг. Та сайн бас хайлт дурдлаа шүү дээ. Facebook-ээр мэдээллийг бол хангалттай авах боломжтой гэдэг. Гигэнжин одоо имчилгээ бариа заслын төвийн Facebook нь ямар пэйж хуудас нь ямар нэртэй байгаа юм бол? Гигэнжин имчилгээний бариа заслын төв гэдэг пэйж. Яг өөрийнхөө нэрээр байгаа юм тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг сошиалаар мэдээллийг авдаг болсон. Тэгэхээр та сайн бас хэлсэн шүү дээ. Янз бүрийн группүүдээс мэдээллийг авдаг болсон гэдэг. Хамгийн гол нөгөө хүмүүс маань хаанаас ямар мэдээллийг зөв мэдээллийг авах вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Тийм учраас хэн нэгний амд амьдсан гэдэг юм уу? Нийтлэг байдаг групп пэйжүүдээс асуулга тавиад тэрнийхээ хариултаар одоо имчилгээ заслаг хийгээд ингээд явж байгаа зүйл бол нийтлэг байна. Тэрний оронд үзэгчдэд хэлэхэд энэ одоо мэрэгжлийн эмчнэрийн мэрэгжлийн бариа заслын төвийн гигэнжин төвийн мэдээллийг авахыг хүсэх юм бол та бүхэн Facebook пэйж хуудас руу ингээд ороод бүх мэдээллийг авах боломжтой. Эдний үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авахаас гадна өдөр тутмын амьдралд зориулсан зөвлөгөө мэдээлэл бас ордог юм байна тийм үү. Тэгэхээр зөвлөгөө мэдээллүүдийг бас авах боломжтой байна. Тэгэхээр Facebook пэйжийн нэр нь бол яг өөрийнхөө юм байна. Тэгэхээр гигэнжин имчилгээ бариа заслын төв гэдэг ингээд байж байгаа юм байна. Тийм учраас та бүхэн ээжүүдийн групп руу орохоос өмнө энэ групп руу орж одоо хүүхэдтэй холбоотойгоо ч юм уу те бариа засалтай холбоотой имчилгээний бариа засалтай холбоотой мэдээлэл аваарай гэж хүсэж байна. За тэгээд та бас их чухал зүйлийг хөндлөлтөө ямар ч хамаагүй бариач дээр очдог. Одоо нөгөө хүүхэд нь янз бүрийн зүйлээс ойчдаг ч юм уу те тархины хөдөлсөн шинж тэмдэг илрэнгүүд за бариулнаа гэж хин нэгнээс чи чин түрүүн хүүхдээ хинд бариуллаа хаана бариуллаа одоо бариа засалж хаана байгаа вүлээ хинээр бариулах уу гэдэл тэр гартаа юмтаа гэсэн тэрэн дээр очиж бариулъя гэнэ
Өөрөө асуудал болж идэх тийм. Тэгээд очиод бариулахаар дараагийн үр дагавар нь сөргөөр ч юм уу гарч ирэх ийм асуудлууд байж идэг. Тэгээд хүүхдэд тэврээд одоо нэгдсэн эмнэлгүүдээр ингээ явж байгаа хүмүүс бол зөндөө байна. Тэгэхээр энэ асуудлыг та бас хэлж байна. Тэгэхээр одоо тэр ээжүүдэд гэдэг юм уу тийм тархин хөдөлсөн хүмүүс тэгж хайхаасаа өмнө одоо яг энэ эмчилгээний барай заслын төвүүд байгаа тийм. Тэр дундаа одоо гигэнжингээд ингээд таны одоо барай заслын бүр мэрэгжлийн уламжлалтын ийм эмчнэр байгаа учраас та хин нэгнийг хайх шаардлагагүй болж байна. Энэ бол айгүй зөв мэдээлэл болж байна л да. Тэгээ бас нэг буруу ойлголт нь хүүхд унах ч юм уу гүйлгэнгүүд нь л барайч өгдөг байхгүй. Тэр их буруу ойлголт. Хүүхд халуураад гизний халдвар болмоос гүйлгэж хийж болно шүү дээ. За нэг үл хүүхд хит унаад одоо ингээд толгой нь хавтцсан үед бол барайцлыг огт хэлж болохгүй. Тэгээл хүнд очиод хөдөлсөн гэсэн гээл бариулждаг. Хавантай толгой, цус харвалтай цус ингээд энд харуулсан хөвгөрцөн толгойг хизээж битгий бариул. Хүүхд халуурч байгаад хизээж битгий бариул болохгүй. Хинч яаж хөдөлсөн гэж хэлсэн оронд нь одоо Европын авахаа одоо ашиглана гэсэн үг байхгүй. Одоо халуурны буулгах ч гэдэг юм уу те. За тархины зураг авахлах те ясандаа гэмтэл вэ нөө цус харгалт байна уу манай шалгуулах хэрэгтэй гэсэн. Тэгэл одоо манайхан чи унангууд нь ямар ч толгойтой байсан хамаагүй очиод бариулждаг. Тэнцээр хүүхдээ одоо цус харгалт үүсдэг. За тэгээ буруу барилтаас болж тархины наалдан үүсдэг. Тиймээс энэс айгүй буруу ойлголт. Тэгээ тухайн үедээ мэддэхгүй ч гэсэн дараа нь гарах үр дагавар нь бол нэлээд сөрөг болж ирдэг юм байна тийм үү? Тэгмүүдээ хүүхдээ тархин хөдөлж үгүй юу гэдэг ээжүүд аваад бид хайгүй амархан баггүй. Хүүхдийн нүд том жижиг болоод ирнэ. За гар нь ингээ үцгээр ингээд яг сахимлын үцгүүд урт бог нь болоод ирдэг. Хөл нь урт бог нь болоод ирдэг. Энэ аль нэгэнд байх юм бол та одоо барайчд мэржлийн эмчт ханд. Тийм биш бол зүгээр нэг болон тохиотойгоо барайчвал ашигаа бодно гэхээс таны хүүхдийг бодохгүй байхгүй. Тэгээд бариулждаг. Тэгтэл нөгөө хүүхд маань одоо жишээлбэл энэс өвдөлтөд саасаачлалтай болж байгаа хүүхд хүртэл байдаг байхгүй. Тэгээ хүүхд унтахгүй байна гэж уйлаад ингээд дахиад бариулждаг. Толгойг л бариулдаг. Гэтэл хүзүүний булчингийн чангарлаасаа болоод тархины цусан хангамжийн дутагдлаасаа болоод хүүхд уйлжаа тохиолдол байдаг байхгүй. Цусан хангамжийг сайжруулах барай хийгдлээ хүүхд сайхан унтаад өгдөг. Тэгэнгүүл дахиад хүүхд уйлахгүй байна гээл эм өгдөг нэгүүл тэгээл хүнд очиод бариулждаг. Нөгөө хүүхд нь улам хүндрээд идэхгүй. Улам л эмийн хараатал болоод байна гэсэн үг. Яг эмчд үзүүлсэн ч гэсэн тодорхой хэмжээний эм бичээд өгдөг. Тэгээд нөгөө нэг унтахгүй байгаа хүн чинь бас гэр бүлээ бас унтуулахгүй байгаа даа шүү дээ тэр хүүхэд чинь тийм. Тэгэхээр нөгөө ээжүүд маань ядарч сүлддэг. Маргааш нь аав нь ажил дээр очихдоо бас ядрангуй ингээ байж идэг. Тэгэхээр энэ асуудлууд бол ерөөдөө эмчилгээний барай заслын төв дээр очих юм бол шийдэгдэх юм боломж байна. Тэгэхээр хамгийн гол нь заад барьгээд барьдаг биш. Очихоор бас эмчилгээнийхээ өмнө оншилдог. Тэгэхээр энийг барьж болно болохгүй юу те. За юунаас шалтгаалж юм. За ямар хөө шинж тэмдгүүд одоо илэрхүү дараагаар нь те. Тэгээ хамгийн гол зүйл нь бол буух эзэн буцах хаягтай. Тэ? Энэ бол зөв шүү дээ. Энэ бол өөрийнх нь одоо жишээлх юм бол гигэнжин эмчилгээ барай заслын төв бол өөрийнхөө нэрээр баталгаа та бүхэнд гаргаж өгч байгаа тийм. Чинь одоо мэрэгжлийн эмчнэр ажиллаж байгаа, мэрэгжлийн тоног төхөөрөмжтөө мэрэгжлийн эм одоо эмчилгээ барай заслын төв учраас та бүхэн санаа зовхгүй үйлчлүүлж болно гэдгийг хэлэх гээд. Тэгэхээр одоо хинж мэддэггүй хин нэгэнд одоо баян шунд ч юм уу одоо хаан тий дархид байгаа нэг барай засалч дээр давхиж очиод байруулцдаг дараа нь гарах үр дагаврыг та бүхэн мэдэхгүй. Тийм учраас одоо яг ийм бүр төв болоод ингээд бий болчихсон энэ уламжлалтын эмчнэртэй итгэж бариулах бол хамгийн зөв сонголтуудын нэг. Тэгээд гигэнжин одоо эмчилгээний барай заслын төвийн одоо эмч отхон туяа бидэнтэй ярилцж байна. Тэгээд тодорхой мэдээлэл зөвлөгөөнүүдийг та бүхэнд өгж байгаа. Тэгэхээр бас одоо ингээд яг бодож байгаа. Одоо жишээлх юм бол тийм зурглаа үзэж сууж байгаа хүн маань танахаар үйлчлүүлэх гэх юм бол танах хаана байрладаг вэ те холбогдох утасны хувьд ер нь ямар сая хоёулаа Facebook пэйж эхэлсэн те манай пэйж дээр өөрөд хаяг маяг бүх юм байгаа л та. Манайх бол Алтай утгын 18 дахь байранд харагдана. Хаяг рекламтай юм та харагдана. Тэгэхээр Алтай утгын 18 дугаар байранд ирэх юм бол гигэнжин эмчилгээний одоо барай заслын төв маань үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. За тэгээд тодорхой мэдээллүүдийг холбогдох утас болоод асуулга байх юм бол та бүхэн Facebook пэйжээс навж болно. Нэрээр байгаа гигэнжин эмчилгээний барай заслын төвөө гэдэг ингээд юм байж байгаа. Тийм учраас та бүхэн энэ лөө ороод бүх мэдээллүүдээ аваарай гэдгийг хүсмээр байна. За тэгээд хоёулаа бас үргэлжлүүлээд би ингэж бодож байна л та. Одоо энэ хүүхдээ одоо хараад те гэртээ байж байгаа. Одоо бага насны хүүхэдтэй ээж аав нарын хувьд бол одоо нэг хүүхдийнхаа янз бүрийн шинж тэмдгээс хамаарат их сандрал донд амьдарч байдаг л да тийм. Унчлал гэдэг те одоо янз бүрийн асуудлуудаас болоод
хүүхдэд нь өөрчлөлт гарахаар хаачгаа мэдхээ болоо самгардаж эхэлдэг. Тэгэхээр тодорхой гэртээ бас хийх боломжтой гэдэг юм уу те эмчилгээний бариа заслууд бол ямар байт юм болоо ямар шинж тэмдгүүд илрүүл ямар бариа заслыг яаж хийвэл болох вэ? За хүүхдээ ханаад хүрхгүй байя гэж бодох юм бол эцэгчүүд маань хүүхдээ 7 хоногт одоо хагацаа нэг удаа оруулцдаг. За сайхан жамц давстай усанд оруулцдаг. Энэ бол одоо аягүй сайн л та. За тэгээд одоо манай ухааны актимаас гой тоснууд гаргаж байгаа л та. Давирхаатай тос гэдэг. Энэ манад бол их ашигладаг тос. Аягүй сайн үр дүнтэй. Хүүхдийнхээ давирхаатай тосыг аваад хүүхдийнхээ гараа хаалга хөлний ууланд нь сайхан илэг хийгээд цээж нуруунд нь илэг хийгээд өчтдөг байх хэрэгтэй. За энэ тос олдохгүй байх юм бол одоо сүүлний тос байж болно, шар тос байж болно тэгээ хийж баггүй. Гэхдээ яг шар тосны хувьд бол сайн боловч хит их султай архитектийн шинжтэй ч юм уу хит ядрангуйгаа хөгтдөл арга хүнддэх гэдэг. Хурцт нь л хэлэх юм шүү дээ. Тий одоо хит хүс гоожуулаад ингээ хүүхдийг маань улам тамиртуулаад улам ядраагаад идэх байхгүй. Өндөр настай хүмүүс маань ч тийм. За хэрвээ юу яаж болно? Хүүхд хий анилаад унтахгүй байгаа тохиолдолд тийм тохиол их байдаг байхгүй. Заавал тийм нэг хагшлын гаралт юм өх биш. Хий аниалгын хүүхдийнхээ ходоод хол цээжинд нь сайхан шар тостой илэг хийгээд гараа алга хөлнөө олонд нэг чиг хүүхд тэр шүнийг ханиалаад авахгүй те. Илт багсаа сайхан унтчихдээ. Эцэг өвчмөө ингэж хийж өгч болж байна. Тэгээ манай пэйж дээр бичлэгүүд байгаа да. Гэртээ дааж хийх. Бүгд ч биш те. Яг зарим нэг хэсэг байгаа. Нөгөө таны яриан дунд ингэж юм л да. Зөв чиглэлтэй те бариа заслыг л хийх чухал юм шиг надад одоо ойлголт өгөөд шүү дээ тийм. Одоо ямар урсгалыг нь даах хөдөлдөг юм уу? Ямар одоо хаана нь өвдөж байгаагаас хамаарат ингээд байна уу? Одоо энийг нэг жоохон дэлгэрүүлж өгөөч. Одоо та бол ярилцлага эхлснээс хойш бариа заслаа ярихаа тийм. Ер нь бол урсгалаараа зөв чиглэл рүүгээ явах л их зөв л гэж яриад байна л. Тэгвэл энэ нөгөө хүүхнээс шалтгаалаад ондоо болчихно. Одоо жишээл гүйлгэж байгаа хүүхд ах мэл гүйлгэл зогсоох бариа гэж байдаг байхгүй. Тэнгүүд гүйлгэж зогсоох барианы бодлохоор нар бороо хүүхдтэйгээ гисэг эргүүлээ. Тэн дээр одоо цэгүүдэд даруулаад хүүхдийн гүйлгэлтэй байгаа том нэг гүйлгэлийг зогсооч болно. Гэтэл өвдөн хаталтай ч юм уу тийм хүүхд ах юм бол эсрэгээр нар зөргүүлээд явчихна. Тэгэхээр хэлгээд хэцүү. За хүүзэний булчингийн чангарал нь дээд хэсэгтэр нэ доод хэсэгтээ байхгүй байх бол чинь доош нь явуулах ч гэдэг юм уу. Тэгэхээр яг тэр тухайн нөхцөлөөс хамаарна. Тэгээд булчингийн чангаралтай үед ч одоо жишээлбэл одоо доош нь ингээд булчингаа ширхгийн дага доош нь ингээд барих гэсэн бол булчингийн сулралтай хөдлөх дээш нь болоод ч юм уу. Тэгээд хүнээс шалтгаалаад хэлгээд хэцүү л дээ. Тийм. За яг ирчүүдийн хувьд бол нэг их бариа заслаар ороод ахгүй байх шүү. Эмний ажиглаж гар бүр нэг тулсан нөхцөлд ороод байна уу тийм. Эмэгтэйчүүд их орж ийн л та одоо сүүлийн үед те массажны газрууд байна. За тэгээд одоо эмчилгээний бариа заслын төвүүд бас нэгдэж ийн. Тэгээд энэ газруудаар бол үйлчлүүлж ийн алжаал тайлах төвүүд ингээд л явах юм те. Тэгээд энэ бүсгүүчүүдийн хамгийн их авахыг зорддог одоо үйлчилгээ ямар үйлчилгээ үүд юм бэ? Танаа дээр жишээлх юм бол ямар үйлчилгээ хийж ин те? Эмэгтэйчүүдийн хувьд бол гам алталт байдаг. Үе мөчийн тэндээ янгиндаг гэж юм уу. Тийм үед бол манай гам алталт эсрэг бариа гэж шийдэг. Яг л бацаагаа төрсөн шиг болгоод хөлс гараад байгаа юм гэсэн үг л тийм. Гэтэ манайд л эрэгтэй хүмүүс айгүй шүү. Эрэгчүүд айгүй. Эрэгчүүд маань одоо ямар одоо шалтгаанаар бас тий асуухгүй болохгүй л тийм. Эрэгчүүд бол одоо хуйн шар усны асуудалтай, нурууны суулттай их юм өргөдөг тийм. Нурууны суулт их байдаг байна. Нурууны суулт, нурууны татгч гэдэг юм уу? Тийм байдалтай. Айгүй хоо. Манай ч одоо ер нь хаяг эхлээ огт байхгүй сая хэдхэн сарын өмнө хийсэн шүү. Дандаа нөгөө нэг хүн хоёр болоод ингээл тэгэл тэгсэрнээ битүү хүнтэй байсан. Ирчүүдийн хувьд бол та сайн хэллээ шүү дээ. Нурууны таталт тий. Нурууны одоо суулт бол их байдаг. Тэгэхээр ирчүүд нөгөө доодгоос нэг бүсэлчээл үзээд шүү дээ тий. За хэсэг явж адил гайгүй болчт юм а гэдэг ч юм уу тий. Тоосоо халааж байгаа тавьчих, шар тостоо будаа тавина гэдэг ч юм уу. Янз бүрийн аргууд байна л да тий. Угаасаа л нийгэм дээр байж байгаа юм мэдээл шүү дээ тий. Тэгэхээр иймэрхүү зүйлс дээр ингээ гүрийгээд явсараагаад идгээх хэр хор уршигтай бай. Шууд бариа заслын төв рүү хандахгүйгээр тий. Тэгэх юм бол тэгэл одоо мэслийн заалттай болно гэсэн. Нэг бол одоо нурууны диск солиулах ч юм уу. Нэг бол одоо тэр нурууны үеийг хавуулах ч юм уу, төмөр хийлгэх гээл тэтгэс айгүй боо шүү дээ. Тэгэхээр нөгөө гүрийж явах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд одоо нөгөө суудлын нурууны бүс гэж яриад байна л да. Тийм бүсгээ. Одоо жишээлбэл бидэд чинь одоо сууц талаа хийхдээ л гээл одоо нөгөө чангалж яваад ингээд сууцыг ингээл бомболгоод одоо цусны зогсоншил үүсгэж байгаа л тариадаг шүү дээ. Нурууны бүс үл яг тийм байхгүй. Улмал ингээд хөөр давсаг нуруу тэр одоо үений одоо цусан хангамжийг бууруулад байна гэсэн үг байхгүй. Энэ айгүй буруу ойлголт. Та гэмтэл бүртэл аваагүй л бит хийдэг. Чанга бүс зүгээр явж байгаа хүмүүс өндөөл байгаа тань л да. Яг тэрнтэй адилхан үйл ажиллагаа одоо болдог байхгүй. Одоо бусад улс орнуудад нэг татгалзаад эхэлцгээсэн.
байна. За тэнгүүд манайх бэлтгэцэг гэж яддаг шүү дээ. Зүгээр юм зөөлөн тийм одоо бүрөө хамгаалах, даарлахгүйгээд энэ үл болж байна. Тийм чанга бүсүүдний үед бол ёстой ягааж болохгүй. Тэгэхээр юм бол одоо нөгөө тэр гэсэн одоо зос очихгүй зогсоос үүснэгдэг чинь эргэлтэнд оролцохгүй нөгөө булчин маань дахиад чангараал хатангашаал тэгээд зос эргэлд очихгүй цааталт нь одоо бүгд авсны үйл ажиллагаа буураад ингээл явна гэсэн үг шүү дээ. За тэгэл ялангуяа ногооны доод хэсгийн хөвдөлтөй хүмүүс явандаа нөгөө төрөө булчирхаар явж эхэлдэг. Яг тэгвэл ингээл нуруу чинь тэр чигтэл доторхтойхоо одоо мэдгэрчүүлтийг дагаад аваа явж байгаа байхгүй. Тэгээд энэ алдагдаал юм гэсэн үг. За тэгэхээр tagad бас дараагийн асуулт бол халтрын агуулгын удирдлагтай хамааралтайгаар янз бүрийн бэртэл гэмтлүүд байгаад байна л да. Тэгэхээр энэ дээр бол яг эртнээсээ л манайхан гар нь хугарчлаа одоо жишээл тулчлаа гэдэг юм бол барай засалч дээр л ингэ зорж очиж исэн хүмүүс ямар Европын одоо гэмтэл суух судал үндэсний төвөд яваад байх биш. Тэгэхээр энэ дээр ирнэ танахаас ямар үйлчилгээ байгаа юу? Байгаа бол байсан ч гэсэн одоо хугарч гэмтсний дараах одоо зохицуултууд те имчилгээнүүд гэвэл одоо юу байгаа вэ? За тий унчлаа гэдэг хүмүүс ирдэг л тийм. Тэгэл дахиад бариулна гэж ирдэг. Бас тэгэж болохгүй. Унчлаа бэртчлээ гэдэг одоо эмчид ханд гэхээс илүү заавал зургийг авах хэрэгтэй. Тэнд ясны цувралт байна уу? Одоо ямар нэгэн тайлбарт сэтгцэн ч гэдэг юм уу те. Одоо үеинд асуудал байна уу үзэх хэрэгтэй. Тэгээд үзүүлсэн зураг манад аваад ирэх. Манай эмчрүү үзэж хагаад за эрхэн барай л гэж болно. Гэх юм бол одоо өний зөвлөгөө гэдэг юм уу те булчингийн хатангчлал гэдэг юм уу нөхөн сэргээх тийм одоо хийгээд өчтөр сэргийн засахыг заавал зурагтай. Ер нь бол манай уламжлалт бол Европ авахаас салшгүй л те. Биенийхээ авах талыг аваад болох талыг болох хэрэгтэй. Тийм мэдээж одоо аль аль нэг үзэж байх ямар ч шалтгаан байхгүй. Зургийн хамгийн түрүүнд ирэн тэгвэл бэртэж гэмтсэн хүмүүсийн хувьд те одоо энэ халтраа гулгаатай үед явнаас гэмтэж байгаа хүмүүс маш их байна л да. Ялангуяа настай хүмүүс маань үнэхээр их бэртэж гэмтэж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд бол зургаа эхлээд одоо авахуулаад одоо тэр эмчтэй үзүүлчихэд тэгээд дараагийн нөгөө нэг сэргийн засах гэдэг юм уу те тэр имчилгээний үеэр бол танад хандаж болох юм байна те зургийг нь үзээд одоо ямар имчилгээ тохируулж хийх үү ямар одоо цаг хугацаатай хэдийн хугацаанд ирэн барих уу гэдгийг бол тохируулах юм байна. За тэгэхээр одоо юуны духанд хүрэлгүй халтарч унлаа одоо саваад очичлаа гэдэг одоо барай засалчрууд яваад байх биш юуны түрүүнд ирэн Европын имлэгээ бараадаад зураг хөргөө авахуулаад ингээд дараагийн имчилгээнд хамрагдсан зүг юм байна гэдгийг үзэгчтэй хэлье. За тэгээд миний асуугаагүй гигантийн одоо имчилгээ барай заслын төвтэй холбоотой мэдээлэл юу байна? Тань одоо үзэгчтэй өгч. Тэгээд баг болсон дөө. Болсноо тийм. За хоёул ямар ч гэсэн дараа дахиад нөгөө хаягаа тэгээд Facebook пэйж дээрээс авах боломжтой мэдээллүүдийг та нэг хэлчих үү. За манайх бол гигантийн имчилгээний барай заслын төв гэдэг байгаа пэйж хуудсан. Тэгээд та тийш орох юм бол одоо манай уншилж байгаа хүмүүсийн сэтгэлдээ байхаас гадна манайх одоо хүүхдийн гизний дүрмгийг яаж гаргах вэ? Хүүхдийг одоо ханиадаас хамгаалах бааван тустай илдэг гэж байдаг л та. Энийг одоо яаж хийх үү гэсэн тийм юм зөвлөгөө бий. Тэгээд өндөр настангоо тэгж гэж. За шат усыг яг юу юундсаа яаж хэрэглэх ёстой вэ? За таргийг юунд ашиглах уу? Айргийг яаж ашиглах уу гэх мэтчлэн дандаа тэмэрчдийн төвшөнд одоо зөвлөгөө өгсөн байгаа гэсэн. Тэгээд чихмэхэн тусаа хаван тусах юм байхгүй. Тэгэхээр та бүхэн гигантийн эмчилгээний барай заслын төв гэсэн пэйж буудаар орох юм бол бүхий л мэдээллүүдийг авах боломжтой байгаа. Харин өөрснөө зориод ирэх юм бол Алтай хотны 18 дугаар байранд байрлаж байгаа. Мэргэжлийн уламжлалтын эмчнэр мэргэжлийн төвшин үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас та бүхэн хэн мэдэгдэхгүй одоо барай засалчийг зорж явахаар энэ одоо улсуудыг зорж ирсэн зөв юм байна гэдгийг би одоо ярианыхаа туршид ойлгож суулаа. За тэгээд хамгийн гол нь одоо гигантийн эмчилгээ барай заслын төв дээр мэргэжлийн эмчнэр ажиллахаас гадна одоо тухайн таны онцлог тохирсон маш олон төрлийн бас тоснуудаар одоо эмчилгээ барай заслаа хийд юм байна. Тийм учраас одоо танд гарах үр дүн бас одоо танд тохирсон эмчилгээ хийгдэж байгаа гэсэн утгаараа илүү байх болов уу гэж миний хувьд бол бодож байна. За ингээд бидний урилгыг хүлээж авч ирж өөрсдийнхөө үйл ажиллагаатай холбоотой болоод одоо эмчилгээтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. За үзэгчдийн төрөө зочны цаг өндөрлөж байна. Анхаарлаа хандуулан үзсэн та бүхэндээ баярлалаа.